байгаль орчин ногоо хөгжлийн дэд сайд тулгын студид урьж ирүүлээд байна. Танд орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд одоо цахим сайтуудад иргэд болон за бүр хууль сахиулагчид хүртэл ан агнуур ангасан зураг мөн бичлэгээ байршуулсан байна. Эдгээр одоо асуудлуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ? Тэгэхээр өнгөрсөн 11 сараас эхлээд иймэрхүү ер нь өмнөс нэлээд гарч ирсэн. Гэхдээ өнгөрсөн 11 сараас эхлээд бид нар бас энэ цахим ертөнцөөр буюу одоо сошиал медиа гэж ярьдаг олон нийтийн одоо энэ мэдээллийн хэрэгслэр өөрсдийнхөө одоо ан хийж байгаа дүр зураг мөн одоо дүрс бичлэгүүд тийм ээ. Тийг байршуулж бас тэрүүгээрээ бахархах гэдэг юм уу гайхуулах ийм үйлдэл нэлээд гарсан. Тэгэхээр энийг бас манай байгаль орчин ногоо хөгжлийн яамнаас мөн одоо улсын мөрдөн байцаах газрын одоо байгаль орчны эсрэг гэмт хэрэгтээ тэмцэх хилцэн хүмүүстэйгээ хамтраад шалгасан байгаа. Сүүлийн яг 11 сараас хойш бол нийтдээ 4-5 хэргийг авч одоо шалгаж үтсэн. 3 нь бол одоо захиргааны хариуцлага тооцогдож, нэг нь бол одоо эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа. Нэг хэрэг бол хариалын дагуу одоо Дорногой аймаг руу шилжсэн баг ч тэ. Өөрөөр энэ юу хэлэх гээд байна гэхээр цахим ертөнцөөр өөрийгөө одоо тэгж ан агнж гэж өөрсдөө нэрлээд байгаа. Мэргэжлийн анчид бол энийг ан агнж байгаа хэлбэр биш байна. Энэ бол алга хийсэн байна гэж хэлээд байгаа юм л да. Энийг ингэж сурчсны төлөө хуулийн хариуцлага хүлээдэг юм байх шүү гэдгийг бас энэ дашим сануулмаар. Ер нь улсын мөрдөн байцаах газрын одоо тэр байгаль орчны гэмт хэрэгт тэмцэх тасагтаа хамтарч бид нар одоо нэлээд гүнзгий ажиллаж байгаа. Тэдэртэй ажиллаж байгаа явцад бол хүмүүс бас хуулийн мэдлэггүйгээсээ болоод хэдийгээр ямар хугацаанд, ямар бүс нутагт, ямар ан амьтан хориотой байдгийг. Ер нь ан амьтныг ан хий гэж ивэл ямар төрлийн буу зэвсгээр тийм ээ, ямар аргаар тийм ээ, агнахын гэдгийг бас тодорхой мэддэг юм байлээ. Тэгээ монголчуудын нэг нийтлэг байгаа одоо буруу ойлголт нь бол хөдөө салхинд гарч байгаа бол одоо буу авч гардаг. Тэгээ таарсан амьтнаа бууддаг. Ийм юм одоо гарч байна. Тэгэхээр энийг л одоо таслан зогсохгүй бол одоо тэгтэргүй одоо юу гэдгийг. Тэгэхээр ихэвчлэн одоо чон агилсан дүрснүүд зургнууд ажиглагдаж байсан. Тэгэхээр бусад нэг ховорцсон амьтдыг агнахгүй байгаа гэж ойлгож болох уу? Үгүй энэ сошиал медиа дээр одоо гарч байгаа нь бол зөвхөн цөөхөн хувь нь гарч байгаа шүү дээ. Энэ гарахгүй бас зөндөө байгаа. Тэгэхдээ энэ сошиал медиа дээр ялангуяа чоныг гаргаад байгаа нь одоо хиймэртэй байна. Би одоо ан хийж ийн гэж л одоо гайхуулж байгаа юм шиг. Энэ нь өөрөө эргээд хуулийн хариуцлагатай шүү гэдгийг л хүмүүст бас ойлгуулж хэлж өгөхгүй бол өөрсдөө нэгдүгээр мэдгүйгээсээ болж байна. Мэдсэн ч гэсэн одоо бас буруу үйлдэл нь бусад хүмүүстэй нөлөөлж байна гэж. Манай одоо ан амьтанд хамгаалах төрийн бас байгууллагын улсууд бас хэлж байгаа юм л да. Монгол улсууд ерөн судалгаа хийгээд үзэхэд нэг 15-аас 20% нь бол ангийн хорхоотой анд явдаг улсууд байдаг юм байна. 15-аас бас нэг 20% нь бол бүр ан агнахыг огт хатуу эсэргүүцдэг ийм улсууд байдаг юм байна. Үлдсэн 60% нь бол ялангуяа залуучуудыг хамгаалах нэг ийм нейтралны хэсэг байд юм л дан сонирхдогчгүй, ордогчгүй. Гэтэл одоо энэ саяны энэ сошиал медиагаар явж байгаа энэ сурчлагаанаас болоод бас тэр залуучуудыг уруу татах гэдэг юм уу тийм юм руу орчих магадлал байгаа учраас энийг бас хэрэмжлүүлж байгаа маа. Ер нь тэгээд тэгэхээр хэдхэн хоногийн өмнө бас одоо улаан номонд бичигдсэн цоохор ирвэс хэмээх амьтан агнан худалдаалах гэж байсан тохиолдлыг за цагдаа хуулийн байгууллагууд олж илрүүлсэн байгаа. Тэгэхээр эдгээр одоо нэг ховорцсон амьтдыг хамгаалах тал дээр та бүхэн яг ямар үйл ажиллагаа зохион байгуулж хийж байна. За яг өнгөрсөн оны байдлаар та бүхэн яг тийм ажил хийлээ гэж зохон тэмдэглэвэл. Тэгэхээр цоохор ирвэстэр бол одоо хэд хэдэн аймгийн одоо Ховд аймаг мөн одоо Өмнөгов аймаг тийм ээ одоо бол цоохор ирвэсийн тодорхой төслүүдийг бид хэрэгжүүлж байгаа. Тэнд нутгийн иргэдэг тэр ирвэсийн одоо амьдардаг нутгийн иргэдийг нөхрөл үүсгээд эргээд ирвэсээ хамгаалах тийм ээ. Тэнд байгаа одоо ирвэсийн амьдрал нутг руу одоо малын бэлчээрийг чөлөөлж өгөх гэдэг юм уу ийм төрлийн үйл ажиллагаануудыг явуулж байна хамгаалах үүднээс. Ер нь цоохор ирвэс гэдэг юм дархан цаацтай агнахыг хоригдсан амьтар бол ямар нэгэн байдлаар тэр амьтныг агнах, тэр амьтныг агнцсан одоо үс арсноос эдэрхтийн зөөж тээвэрлэх нь бол эргээд гэмт хэрэг болдог. Тэгэхээр энийг бол юу гэхээр одоо хийлэхгүй байхын тулд хуулиас сайн сурчлах ийм ажил хийх хэрэгтэй байгаа. Яг өнгөрсөн жилийн хугацаанд өнгөрсөн жилийн хугацаанд хэд хэдэн юм зүгээр яг тохиолдлууд гарсан шүү дээ. Өнгөрсөн жилийн хугацаанд энэ хоёр төсөл бол хэвээ үргэлжлээд явж байгаа. Өөрөөр хэлбэл ирвэс амьдарч байгаа нутагт малаа малдаж амьдардаг малчтаа одоо тодорхой хэмжээний сургалт хийх мөн эдгээр ирвэстийг одоо зохицож амьдрах гэсэн үг шүү дээ тийм ээ. Малаа өсгөж байгаа бол ямар үед нь одоо малгайтай байж болно, малгайтай өсгөх хэрэгтэй. Ямар үед нь одоо ирвэсийнхаа нутг руу малаа оруулах, ямар үед нь оруулахгүй байх вэ тийм ээ. Ингэж хамтарч одоо оршин тогтох энэ юмыг л одоо илүү одоо сургахаар одоо иргэдтэйгээ уялдаж одоо өөрөөр тэр амьт нь иргэдийнхээ амьдралд одоо их хортогоор нөлөөлөд байдаггүй. Иргэд нь өөрсдөө амьтдынхаа амьдрах орчинд бас нөлөөлөд байдаггүй. Ийм л одоо амьдралын маягийг бас тэнд бий болгохын тулд одоо тодорхой төслүүдийг бол яг тэр ирвэс амьдардаг газар нутгууд бол хийж байгаа. Мөн ирвэсний судалгаа толгой хийж байгаа. Тийм мазалаа дээр гэдэг юм уу зэрлэг амьтар бол хийж байгаа тийм төслийн яг тухайн амьтан дээр үүсэн төслүүд бол нэлээд бий л дээ.
Антайгаа холбоод хэлэхэд бол одоо ховор аймтнаас гадна одоо элбэг гэж ярьдаг. Одоо хамгийн их одоо яригдээд энэ чоны асуудал яригдээд байна тийм. Тэгэхээр чоныг ингээд бүгдийг хориод агнуулахгүй гэж байгаа юм биш ээ. Зүгээр автомат буугаар буудаад юу гэдэг машинаар дайраад байгаа энэ хүмүүс бол гэмт хэрэг үлдчихэж байгаа юм аа. Энэ бол ан агнаж байгаа биш. Энэ жилийн хувьд яг хичнээн чон агнах зөвшөөрөл олгосон байгаа яригдаад. Энэ элбэг ан амтныг агнах зөвшөөрлийг аймаг орон нутаг одоо нөөцөө баталгаажуулаад тэр нөөц баталгаажуулсан нөөцөө бидэнд хэлдэг. Тэрнийхээ дагуу өөрсдөө 21 аймагаас нөөц баталгаажуулсан дүн ирсэн байгаа. Дүн ирээгүй. Дээр нь тэр батлагдсан нөөцөндөө багтаагаад аймаг орон нутгийн одоо сумын засаг дарга гэдэг юм тийм ээ. Өөрсдийнхөө одоо доор ажиллаж байгаа байгаль орчны байцаагчтай дамжуулж иргэдэд өгөх ёстой зөвшөөрлийг. Энэ зөвшөөрлийг авсан иргэд одоо зөвшөөрөгдсөн одоо техник хэрэгсэл одоо зэвсгээр зөвшөөрлөгдсөн бүс нутагт чоныг агнах хэрэгтэй. Чоны хувьд бол одоо улирлын хязгаарлалт байдаггүй, жилийн 4 улиралд агнаж болдог. Тэрнээс ч одоо юу гэдэг машинаар хөөгөөд дайрч байгаа. Ер нь тээврийн хэрэгслээр ан агнах юм бол хуулинд бүгд хориотой байдаг. Эсдэг тэргээр ан амтаа агнаж болохгүй, машинаар агнаж болохгүй тийм ээ. Ан агнал гэж байгаа бол одоо юу гэдгийг яста буугаа үрээд одоо морио унаад гэдэг юм уу яваад ингэж л агнах хэрэгтэй байна. Чоны хувьд бол хэлэхэд ямар газар одоо хориотой Монголд хориотой байдгүй гэхээр одоо талын бүс нутаг гэж байгаа 103 аймагт бол өнгөрсөн 2 жилийн хориотой байж байгаа. Сая 14 оны 1 сарын 1-нд бол хорин тавигдсан. Тэгэхээр би хорины хугацаа дууссан. Энийг бол бид нэр дахиад цааш нь сунгахаар судалгааны ажил хийгээд төслөө боловсруулаад явж байгаа. Тэгэхээр би сүүлд нь танаас 2 асуултаас та товчёогоо тодорхой хариулах. Сүүлийн асуулт за модны улгаатай яг хэрхэн яаж тэмцэж байна. За хоёр дахь асуулт нь юу гэхээр одоо урт нэртэй хуулинд хамрагдсан за мөн зөвшөөрлүүдийн асуудлыг яаж шийдэх вэ? Нөхөн олгор өгөхөөр болсон нь энэ хоёр асуулт дээр байна. За маш товчхон хариулах зөвшөөр маш товчхон хэлье. Модны хулгайтай тэмцэхийн тулд модны хэрэглээ нэгэнд байж байгаа байхгүй юу? Тийм ээ. Нийслэлч байна. Аймаг болгонд одоо мод төлөөний хэрэгцээ байж шүү дээ. Тэгэхээр энэ төлөөний хэрэгцээг хангалттай үйлдвэрлэчих юм бол хүн хулгай хийгээд ах шаардлагагүй. Тийм учраас бид нэр сая өнгөрсөн засгийн газрын хурлаар юу гэхээр ойн цэвэрлэгийн хөтөлбөрийг батлууллаа. Энэний хүрээнд бид нар юу хийж байна гэхээр Монгол орны нийт 16% нь одоо хөгшрөөд одоо унчсан, салхи шуурганд унчсан, хорхоод идэгдсэн ийм одоо дахиж сэрэхгүй болсон ой байгаа юм байна. Тэгэхээр энэ ойг яах вэ гэхээр тэнд байгаа модон материал одоо модлог бүтээгдэхүүнийг гаргаж аваад өдөр бодлооны ямтай хамтраад гаргасан тэр газараа одоо боловсруулах үйлдвэр байгуулад тэгээд нөгөө импортыг орлох бүтээгдэхүүнийг тэнд нь хийгээд төлөөг тэнд нь гаргаад шахмал автан гаргаад тэнд байж байгаа хүмүүсийг ажилдаа болгоод эргүүлээд тэр цэвэрсэн ой дээрээ яах вэ гэхээр шинээр мод суулгас тарих ийм одоо үйл ажиллагааг явуулж байна. Ингэснээр бол одоо нийт Улаанбаатарын зүгээр Улаанбаатар жишээ авахад Улаанбаатарын нийт төлөөний хэрэгцээ 2 сая шоо метр байд юм л да жилд. Гэтэл манай тэр одоо муудцсан гэдэг юм уу унтсан ойд нийтдээ 64 сая шоо метр төлөөний нөөц байна гэж байгаа. Тэгэхээр энийг гаргаж ирэхлээр хүмүүс ажилтаа болох юм байна. Бизнесийн одоо бололцоо бий болох юм байна. Эргээд хүмүүсийн хэрэгцээ хангах юм байна. Нэгэнт хэрэгцээ хандсан тохиолдолд тэн дээр заавалчгүй хулгай хийх гэдэг шаардлага байхгүй юм. Тэгэхээр ийм байдлаар бид нар бодлого боловсруулж оруулж байгаа. Би танаас нэг зүйлийг нэмээд асууя. Иргэдийн оролцоотойгоор энэ асуудлуудыг шийдэж байгаа, хяналтаа тавьж байгаа гэдэг нь яг ойн цагдаа ч юм уу энэ одоо хүчний байгууллагууд байгаль орчин ногоо хөгжлийн яам дутагдaltaй байгаа гэж ойлгож болох уу? Гэхдээ одоо байгаль орчин ногоо хөгжлийн яам шууд цагдаатай болно гэж хэлэх нь хайшин тийм ээ. Орон нутагт байж байгаа цагдаагийн ажиллах газрууд тийм ээ. Тэднэртэйгээ мэдээж нэгт уялдаж ажиллана. Тэгэхдээ тэнд гарч байгаа аливаа хууль бус хууль зөрчсөн үйлдэлүүдийг иргэд илүү мэдээлэх учраас иргэдийг түшгэлсэн одоо нөхөрлөл байдаг юм. Иргэдийг түшгэлсэн тийм мэдээллийн сүлжээг сайн бий болгож гэх юм бол за тэндээс тийм машин тийм хэмжээний мод тулгааллаа. Одоо зөвшөөрөлтгүй эсрэг мэдэхгүй явж байна. Энийг шалгаараа гэдэг мэдээллийг одоо орон нутгийн цагдаад байд юм уу замын постууд өгдөг. Ийм сүлжээг өгөх нь бол илүү үр дүнтэй юм. Тэрнээс ч одоо төрөөс мөнгө гаргаад тэнд одоо илүү олон цагдаа, илүү олон он бацаагч ажиллана гэдэг бол эдийн засгийн хувьд ч гэсэн бас хүндэлтэй. Тэгэхээр илүү одоо ойгоосоо мөнгө ашиг олдог эдийн засгийн хувьд ашигтай. Тэр гарсан ашгаар нь эргээд ойгоо ургуулж одоо илүү өргөн болгоход зарцуулдаг. Тэгээд тэрийг дагаж ажлын байр бий болдог ийм л хөтөлбөрийг болгож бодлого гаргаж явж байгаа. За товчхон хариулт гэсэн учраас юун дээр бас товчхон хэлэхгүй тийм. Урт нэртэй хууль дээр бол урт нэртэй хууль бол сонгуулийн өмнө батлагдсан хуулиуд байдаг. Урт нэртэй хуулийг хамгийн гол нь нэг утгатаагаар хэрэгжүүлэх гэхээр голуудын хөлийн заг бол зөрдөг. Өөрөөр хэлбэл зарим газар одоо гол байхгүй газар голтой юм шиг тавьсан байдаг. Зарим голгүй газар голтой газар голгүй юм шиг, голгүй газар голтой юм шигээр ингэж хөлийн загуу тодорхойлсноос болоод энэ хууль нэг утгатай хэрэгжиж чаддаггүй. Энэ бол нийт одоо координатын буюу хөлийн бүсийн 40% нь ийм алдаатай байж байгаа. Энэ алдааг бид нэр одоо засахаар их хурлаас ажлын хэсэг томилоод энэ одоо 6 сар гэхэд энэ одоо өмнө гарсан энэ тогтоол шийдвэрийн бүх координатыг эцэлж дуусгана.
хуульд нийцүүлж. За хоёр дахь бас нэг урт нэртэй хуулийн биелдгүй шалтгаан өөрөө ч бас асуух шиг боллоо. Урт нэртэй хуульд одоо хамрагдаж гэдэг юм уу өртөж үйл ажиллагааны зогссон уул уурхайн компаниудад нөхөн сэргээлтүүлэх асуудал гардаг. Энэ нөхөн сэргээлтийг бол улс дааж төлж чадахгүй тийм ээ. Харин энэ дээр яасан гэхээр тэр компаниудын үйл ажиллагаанаас болоод тухайн тэнд учирсан одоо экологийн хохирлыг тооцох асуудлууд бас яригддаг. Тэгэхээр энэ хоёрыг шийдэж энэ урт нэртэй хууль бол бүрэн нэг утгаар хэрэгжих юм аа. Энийг бид нэр энэ жил амжиж одоо бас цэгцлэхээр маш одоо хүчтэй ажиллаж байгаа гэж энэ шүнд хэлье да. Баярлалаа танд. За. Тэр үзэгчдээ бид та бүхэндээ оргил цаг мэдээлэл хөтөлбөрийн зочны ярилцлага цагаа хүргэлээ.